За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Батманд гэдэг. Би одоо арилжаа хийдэг. За би болохоор 2017 онд анх биткойныг сонирхоод тэгээ крипто валют дээр арилжаа хийж эхэлсэн. Анх бол арилжааг тэндээс мэдсэн. Тэгээд 20 онд ковид үеэр болохоор илүү гэрээрээ арилжааг судалж, сонирхож full time ер нь арилжаа хийжсэн. Анх болохоор ковид үе болохоор нөгөө мөнхчингийн одоо хичээллүүдийг үзээд анх тэр арга барилаар юу арилжиж сурч эхэлжсэн бол одоо болохоор Кайла Фрактал гэдэг байдаг. Тэр багш яг хичээлүүдийг судалж сонирхоод тэгээ өөрийн ер нь арга барилыг ер нь тэрүүгээрөө тодорхойлж эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө ханшийн чиглэлийг ер нь эндээс харж арилждаг. Сүүлийн үед нөгөө нэлээ ирж байгаа нөгөө smart money concept гэдэг чинь ICT-г тэр арга барилыг хослуулж ер нь арилжиж байгаа. Ер нь бол нэг жоохон ажил хэрэгч талаас хандъя гэж бодсон. Тэгээ ер нь яг эндээ зориулалт гаргаад яг ажилд одоо өглөө хүн гараад ороо харьдаг шиг яг тэр л зарчмаар ажиллаж өөрөө жоохон сахилга баттай. Тэгээд урт хугацааны тийм трейдер болохыг зорьсон. Аль нэг газар харьяалагдах. Тэгээд дээрэс нь бас санхүүжилтийн хувьд ч гэсэндээ илүү их том боломжуудыг одоо харсан. Ер нь тэгээд яг миний одоо буцаад арилжаа хийх болсон шалтгаан нь ер нь мот фандс нэгдсэнийг сонсоол мэдээл тэгэл ер нь бол ийшээгээ зорж ажиллаж эхэлсэн. Тэгээ шалгуур давхад бол мэдээж бас олон удаагийн бүтлгүүтэл бас байсан. Гэхдээ эцэсний автлаас авч чадсандаа бас их баяртай байгаа. Маркетээ одоо ханш ер нь хаашаа хөдлөхийг бол ер нь бол 100% таамаглаж чадахгүй гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. Ийшээ явах магадлалтай гэдэг сэтгэл зүйн хувьд яг тийм арга барил байсан учраас тэр арга барил дээр нь итгэж арилжаагаа барих яг тэр сэтгэл зүйн хувьд бол илүү надад тус болсон гэж бодож байгаа. За хөрөнгөний зах зээлийн ер нь урт хугацааны өгөөж үүнийг хүртэх амьдралдаа үр шимийг хүртэх энэ бол мэдээж хэрэг миний ирээдүйн зорилго алсын хараа мөрөөдөлтөй маш их уялдаж байгаа учраас ер нь өдөө хүртэл тууштай явж байгаа гэж бодож байгаа. Тэгээ дээрэс нь гэр бүл маань илүү их энэ тал дээр дэмждэг, намайг юу ч хийсэн ер нь бол дэмжижээдэг учраас тууштай өдөө хүртэл явахад тусалсан гэж боддог. Ер нь бол сэтгэл зүйл байд юм гэдгийг бол ойлгосон. Өөрийнхөө одоо оролтонд орсон арилжаагаандаа одоо ихтгэл үнэмшилтэй байж чадахгүй одоо дундаас нь гарах ч юм уу эсвэл хитрхи их шунах ч юм уу гэх мэтчлээ ер нь бол нэг дор их ашиг олохын төлөө явснаасаа болоод ер нь дансаа шатаах урт хугацааны боломжуудыг харж чадахгүй болох ч юм уу тийм олон боломжуудыг ер нь миний хувьд ч гэсэн ер нь алдчихсан үед байдаг. Тэгээд одоо ойлгосон зүйл бол маш урт хугацаанд харах хэрэгтэй байна. Тэгээ өөрийн арга барилыг байнгын сайжруулах хэрэгтэй байна гэдгийг л ойлгосон тийм. За би болохоор Христ итгэдэг. Тэгээд ер нь бол Библи уншдаг. Тэгээд Бурхны үгээр ер нь илүү их урамшиж түүнээсээ урам зориг их авч урагшилдаг. За нийт арилжаачдаа хийж буй арилжаанд нь амжилт хүсье. Тэгээд ирээдүйд Монгол улстай маш хэмжээний одоо валют оруулж ирсэн тийм том хөрөнгө оруулагч нар боллоорой гэж хүсье өрөөё. За баярлалаа.